урлаг бол өөрөө оюун ухааны үйлдвэрлэл. Өөрөө технологитой, өөрөө зарчимтай. Тэрийг бүтээх арга чадвар бол хүрсэн. Жишээлбэл хөгжмийн урлагт бол юу гэдгийг баагаас ахгуулаад одоо 300 жилийг дамнаад Шостаковичтай тэгээ өнөөдрийн одоо модернист хөгжмийн зохиолчд. Тэгэхээр энэ технологийн төвшөнд Монголын хөгжмийн зохиолчийн бүтээл хүрчээгүй юу гэдэг асуудлыг шүүж байгаа тэр шүүлт бол шүүмж байх юм. Яг мэрэгжлийн хөгжмийн урлагт тийм шүүмж бичиж байгаа юм бол би ойрт хараагүй. Ерөнхийдөө уншаачгүй. Яг нэг ганц хоёр концертны тухай бол би уншиж байсан. Ер нь хамгийн одоо доод төвшөнд явж ийл гэж би хэлмээр байдаг. Ерөнхийдөө бол нэг жоохон тийм элитарны гэдэг юм уу тэгэл эсвэл жоохон интеллигентны ер нь жоохон тийм явцсан хүрээнд сонирхох гэдод байт юм л да. Ер нь бол баруун Европт бол одоо 90-ад онд бол бүр дампууралд орж исэн байхгүй. Өрн дахинд жишээлбэл одоо Шуман гэл Германы алдартай хөгжмийн зохиолч бол өөрөө одоо Брамс ч гэдэг юм уу дараагийнхаа үеийн хөгжмийн зохиолчдыг тэр шүүмжээрээ гаргаж ирж байсан. Брамсын хөгжим бол ийм гайхалтай хөгжмүүд байна. Германы хөгжимд ийм сайхан шин залуу үед төрж байна гэдэг Шуман тэр судлаа шүүмжээрээ Брамсыг гаргаж ирж байгаа ч. Бүгд одоо дэлхийн түүхэнд үлдчихсэн том хөгжмийн зохиолчд шүү дээ, тийм ээ. Тэгэхээр шүүмжлэгч судлаачид одоо надаас гарч байгаа бүтээлийг дэлхийн хөгжим хаана явна? Жандсан Норов гэдэг хүн яаж өөрийгөө илэрхийлж байна уу Монгол хүний хувьд? Гэдгээр л шүүх ёстой. Тэр төвшөнд л очиж шүүмж явах юм бол тэгэл шүүмж явлаа. Социализмын үед бол энэ хөгжим талаас ярих юм бол одоо тэр Гончигсамлагийн 1-р симфони ямар одоо үүрэгтэй, ямар симфон гаргаад ирцээ. Монголын симфонизмд ямар үүрэгтэй, Мөрдөржийн симфонууд ямар ач холбогдолтой болсон, Шарвын симфон ямар ач холбогдолтой болсон гэдгээр судлаачид маань өөрсдөө үгийг хэлдэг, шүүмжилдэг, ололтоо талыг хэлдэг ийм одоо тал байсан. Айгүй том форматн дээр юмнууд хийгээд байдаг. Тэрийг нөгөө хөгжмийн сонсогчд маань хүлээж авахгүй. Тэгээд тэр одоо юу гэдэг үлзийвэр гэж хинчин, мөнх болд гэж хинчин, цэн эрдэнэт гэдэг юм чи хинчин. Тэгэхээр энийг хэн хэлэх ёстой юм бэ гэхээр судлаач нар хэлэх, шүүмжлэгч нар хэлэх ёстой. Энэ хүмүүст чиглүүлж өгөх ёстой болчиход байгаа байхгүй. Одоо яг өнөөгийн сүүлийн 30 жилд бол урлагийн шүүмж судлал, ялангуяа тэр дотроо хөгжмийн судлал шүүмж бол ер нь унтаа байдалтай явсан л гэж би хөгжмийн зохиолч хүний хувьд харж байгаа. Тэгэхээр өнөөдрийг харахын тулд өчигдрийг харах ёстой. Өчигдрийг харахгүйгээр өнөөдөр мэдрэгдэн ч гэж байхгүй, маргааш тэмтрэгдэн ч гэж байхгүй. Өчигдрийн шүүмж гэдэг маань одоо бид нар тогтолцоо сольсон нөхцөлийг ярих гэдэг байна л да. Хуучин бол дуурийн театрыг жишээлбэл нэг жилд нэг дуур, нэг балет хийх төлөвлөгөөтэй. Тэгээд тэрнийг тэр хийж чаддаг хүнээр нь хийлэгдэг. Бодлогоор тэр нь ажиллаж байсан. Яг уу сэдвийн хувьд бол социалист реализм байсан. Дандаа дуурийг бол ямар нэгэн меценатууд захиалж байсан. Нэг бол улсаас нь хэлэгж байсан. Ийм байдлаар тайцны бүтээл явж байсан. Тэр 92 оноос өмнөх чинь нөгөө үнэт зүйл чинь өөр. Эрхэмлэх дээд чанар бол өөр. 92 оноос хойш бол Монгол хүн Монгол улсыг байгуулах ёстой. Тэгвэл дэлхийдээ хөл нийлүүлэхийг хичээх ёстой. Тэр хоёр тэнгэр газар шиг хоёр өөр. Өчигдөр өнөөдөр хоёртай байгаа байхгүй юу? Тэгэхээр өчигдөр бол нийгмийн тэр манлайлагчид шүүмжийг хөтөлж байсан. Тийм учраас манлайлагчдын тэр үзэл санаанд эрхэм зорилгод нийцүүлэхийн тулд л тэр шүүмж хийж байсан. Одоо манайх чинь тэр энэ одоо шинэ нийгмийг аваад хэдэн жил болж байгаа байлаа. Одоо пропаганда гэдэг юм хэрэг явагдах ёстой юм ер нь ард түмэнд. Энэ үүднээсээ бол ер нь хамгийн тэргүүнд тавьж явах ёстой. Хуучин чинь одоо ингээл айгүй эрчтэй юм те идэвхтэй бичигддэг байсан маань
нөгөө тухайн үеийн нөгөө үжил суртал гэдэг юм дээр бас баригдаад тэр чинь одоо үүрэг даалгаврыг өгдөд яваад байна л да. Одоо бол хин ч энийг анзаарахаа болцсон. Тэгээ тийм учраас одоо яг мэрэгжлийн хөгжмийн урлаг маань ер нь ингээд урлагийн бусад салбаруудаасаа ингээд их доогуур орсон. Яагаад энэ доогуур орсон шалтгаан бол ердөө судалгаа шүүмж байхгүй. Тэгээд тэн дээр яг ямар нэгэн одоо ядаж л нэг анатаас бичигдэхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ айгүй харамсалтай. Одоо хөгжмийн судлал шүүмж гэдэг бол нотон дээр л явагдана шүү дээ. Тэр яг нотыг үнэхээр тэр форм, хэлбэр, нот, агуулга бүх юм нь байна уу гэдгийг л гаргаж ил тавих хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш одоо нэг юм хувийн өөрийгөө олонд харуулах гэсэн, таниулах гэсэн тийм хэрэгсэл болгож шүүмж судлалыг хэрэгжилж болохгүй л дээ. Шүүмж судлал яг мэрэгжлийн төвшөнд тэр тухайн урлагийг үнэлж дүгнж чаддаг хүмүүсийн л хийдэг ажил. Одоогийн шүүмж бол ерөнхийдөө цахим хүрээнээс нь хол хэтрэхгүй байна л да. Тэгэхээр цахим хүрээний шүүмж бол тэр жинхэнэ одоо уран сайхны шүүмж рүү бол харьцуулах ямар ч боломж бол байхгүй. Ер нь явж цахим хүрээний хин чинь ингэж шүү дээ. Эсвэл захиалгатай. За чи ингэж бичгээд. За тэрний дагсан одоо сэтгэлдлүүд байна шүү дээ. Сэтгэлдлүүд нь дандаа найз нөхдөд, таньдаг нь, ахан дүүс нь, амраг садна нь одоо ерөнхийдөө дийлэн хувийн. Эсэл хаяа нэг цүм гэд нэг юм орж ирнэ. Энийг сайхан дуу гэдэг юм уу гэд нэг ганц нэг юм орж ирнэ. Тэгээ тэр хүн зөрөгтэй хэлэхгүй. Тэгэл тэр шүүмж гэдэг юм уу одоо хэдэл авч байгаа донд ерөөсөө Монголын 21-р зууны хамгийн шилдэг дуу болол авчихна. Эсвэл гайхамшигтай нулимс гарлаа, сэтгэл хөдлөлөө, их орноо саналаа, ийм дуу Монгол төрнө гэж бодсонгүй. Сонсоод үзсэн чинь зүгээр л нэг годамжны дуу байхгүй. Тэгэл нөхдөл бичээд байна. Ийм дуу, ийм мэрэгжлийн дуулна гэж хизээ сансангүй Монгол ийм болцсон юм уу гэж бичээд байна. Ингээл тэгээ нөгөөдхий чинь энгийн улсууд үзнэ үстэй. Нэрэл гайхамшигтай юм байна. Дундуур нь миний үг орохоор байгаа. Нөгөөдхийг би гээ наадах чинь болоогүй байна гэж бичихтэй зэрэг чинь миний дор сэтгэл бичнэ. Чи солиор өөрийнхөө чаддгийг бич. Чамаас дээр дуу бичдэг хүн байдгүй юм уу? Одоо ингэж бич. Чи одоо гавьяа шагнал авч ханлаа штэ. Битгий бус руугаа дараад гэж бичиж. Яг хийх ёстой хүмүүс нь хийхгүй байгаа нөхцөлд нөгөө өөр бусад сэтгүүлчч байдаг юм тийм ээ уучлаар янз бүрийн яг хөгжмийн мэрэгжлийн тэр нөгөө судалгаагаар нь яваагүй мөртлөө сэтгүүлчид эднэр ингээд бичиж яана л да. Тэрийг бол би ингээд огт буруу гэд хэлэхэд тайшаа юм те. Тэгэхдээ тэр чинь бол зөвхөн ёстой сэтгэл талаараас одоо талаасаа бичээд байгаа байхгүй. Энэ хөгжим надад таалагдлаа. Энэ бол гоё сайхан байна гэдэг. Тэр бас бол бүр байхгүй бодвол хэрэгтэй л те. Гэхдээ ямар учраас сайхан байгаа гэдгийг чинь нарийн тэр нот мэддэг хүн л судлаа шүү дээ. Нэг алтан намар гэд хөгжмийн наадам болдгийг. Тэрэн дээр яг нэг хөгжмийн зохиолчд маань өөрийнхөө одоо таалдаг судлаачаар юм бичүүлээ. Тэгээд одоо өөрийгөө магтуулж байгаа л тэнд нэг дээгүүр оноо авчих гээд байна л да. Нэг тиймэрхүү маягтай яваад байгаа. Аль өнцгөөс нь бичхүү гэдэг нь бүр хачин олон янзын өнгө гараад ирсэн. Учир юу нь байхгүй болцсон. Замбраагүй болсон. Манай үндэсний радиогоор Айдууны мэд гэдэг нэвтрүүлэг явж байна. Тэрнийг би үргэлж одоо сонсох дуртай. Ягаад тэнд Жанцсан дургын дууг захиалж өгнөг үү гэж гордож байгаа одоо ерөөсөө огт биш. Би юу хараад байна вэ гэхээр ерөөсөө манай нийт энгийн одоо сонсогчд яг ямар төвшин байна вэ гэдгийг мэдэрч байгаа байхгүй юу. Тэгэл тэр захиалж байгаа дуучин хэдхэн дуунуудад тэр бүхэн хаваар л иргэнэ. Тэгэл цааш явах. Тэгэл заавал одоо шарвын аав ээж хоёрыг цагчдаг юм багтаач юм. Эсвэл бэлэг жаргал эмээний монголч гэдэг юм уу? Таг байхгүй. Дуу гэхтэл зүгээр. Ерөөсөн таг байхгүй. Эсвэл юу гэдэг чинь хурдын нэлээ хүчтэйхэн одоо шинжил хийсэн бүтээл байна шүү дээ. Таг. Сураггүй байхгүй. Тэгэхээр бид нар бол ерөөсөн уран сайхны одоо юу гэдэг юм бэ? Ерөнхий боловсрал гэх юм уу? Син төвшин бол ерөөсөн урагшаа
хөдлөхгүй шухуу байна л гэж ингэж ойлгож байгаа. Одоо нийтийн урлаг гэдэг ч юм уу те энэ л байх ёстой юм. Энэ бол нийт ард түмний өөрсдийнх нь урлаг. Усан дээр нэг чулуу хаяхаар ингээл нэг цагиргалал явдаг шүү дээ. Яг тэр голынхын цөм нь болохоор энэ дээдлийнх нь одоо мэрэгжлийн урлаг байхгүй. Тэр гаднах цагиргууд бол энэ нийтийн урлаг. Эндээсээ тижил авч идэг байхгүй. Одоо өнөөдөр ямар дууралт хэрэгтэй байна. Тэр мэрэгжлийн хөгжмийн зохиолчд тэднийг гаргаж ирэх байхгүй. Хөгжмийн зохиолчид яаж ийнэ гэвэл дуу бичиж байгаа байхгүй юу? Дуу бичнэ гэдэг бол нэгд бол амар хэлбэр юм. Гэхдээ яг хөө ингээд дууг амар гэж байгаа нь зүгээр үргэлжлэх хугацааны хувьд богинохон дуурд бичиж байгаа юм шиг, симфон бичиж байгаа юм шиг цаг орохгүй, хүч орохгүй гэдэг талаас нь л хэлж байгаа. Тэгээ ингээд дуу ингээд явчихна. Тэгээд нөгөө манай монголчууд ч дуучин ард түмэн учраас тэр дууг нь амархан хүлээгээд авчдаг. Амархан тэр хүн нэрд гарчна. Олны танил болчихно. Тэгээ бас тэрнийгээ дагаад бол мөнгө эдийн засгийн одоо асуудлуудаа шийдчихнэ. Инхээр хэн аль замаар явах вэ гэдгийг сонгох болж байгаа. Гадаадад юу болж байгааг мэдэхгүй бид нар чинь дэлхийгээс тасарсан улс яваад байгаа байхгүй хөгжмийн хувьд. Тэгээ гаднаас юу болж байгааг хэн хэлэх юм бэ тэднэр. Тэд нар өөрсдөө гүүгээ сонсоод ноотын олоод тэгээ судлаад яж байх чадахгүй тийм боломж ч байхгүй. Энд харин хөгжим судлалын хүрээлэн ч юм уу тэр тал дээр илүү анхаарал гадна талд ийм болоод байна шүү та. Цаа чинь манай соёлын яам бол салбарын яам маань энийгээ сайн хариуцж л явах хэрэгтэй байна. Энд чи ямар шүүмжлэгчнэр бэлдэх хэрэгтэй байна манад. Яг ямар төрлийн ардын урлаг судлах гэдэг нь яг одоо юу гэдэг барууны урлагийг судалж энэ ч оруулж ирэх гэдэг. Энэ харьцаагаас бид нэр сайн бодох хэрэгтэй. Одоо манай судлаачид бол зөвхөн Монголын урлаг байтугай дэлхийн урлагийг шүүмжлэх судлах төвшөнд бол хүрсэн. Хийх гэхдээ зэрэг зохион байгуулсан институт байхгүй. Түүнийг хамгаалдаг нийгмийн дээд давхарх байхгүй. Сүүлийн жилүүдэд бол жоохон эрчимжих юм хөдөлгөөнүүдийг хэд хийсэн л дээ. Судлаачдын уулзалтуудыг хийгээд, хурлуудыг, баг хурлуудыг хийгээд, илтгэл шүүмж тавилаа. Тэрийгээ бас соёл урлагийнх нь агентлагаас бас зохион байгуулад яамнаас нэг тодорхой чиглэлийн дагуу ингээ явах жоохон ингээд идэвхжих маягтай. Манай уран сайхны соёл бол одоохондоо Монголын үндэсний уламжилалт урлагаан хэр зэрэг одоо боловсруулж байна уу гэдэг дээр л жоохон анхаарч байна. Дэлхийн ололтоос хэр зэрэг хүчтэй хүртэж байна гэдэг дээр бол ерөөсөн өттэй явахгүй байна. Ингийн болвол хайрцагт ороод өөрсдөө жоохон суларчж мэдэх ёстой.